хүчирхийллийн эсрэг үндэсний төв. Технологи ашиглан үлдэгдэж буй гендерт суурилсан хүчирхийллийг шалгах хуулийн процесс. Энэ төрлийн гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хаана гаргах вэ? Цагдаагийн байгууллагын 102-107 кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтээс 7019-10 тэгтэгт мэдээлээрэй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад юуг анхаарах вэ? Гэмт хэрэг хэзээ, хаана, ямар хэлбэрээр үлдэгдсэнийг тодорхой мэдээлэх. Гэмт хэргийг үйлцэн этгээдийн нэр, хаяг, цахим бусад мэдээлэл. Таны нэр хүнд, сэтгэл санаа, эдийн засагт хэрхэн нөлөөлсөн талаар дэлгэрэнгүй бичих. Гэмт хэрэг толгойтой зураг, имэйл, чат, гүйлгээний жагсаалт, бичлэг болон бусад мэдээлэл хавсаргах. Хэргийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа бичих. Өөрийн овог нэр, гэрийн хаяг, харилцаа удасны дугаар, гомдол гаргасан он, сар өдрийг бичиж гарын үсгээ зурах. Хуулийн байгууллага гэмт хэргийг мөрдөн шалгах шийдвэрлэх үйл явц дараах үе шатаар явагддаг. 1-р шат. Гомдлын хүлээн авч шалгах 5-19 хоног. Хэрэг гомдол мэдээлэл гэмт хэргийн шинжгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгож энэ талаар гомдол гаргагчид мэдэгдэнэ. 2-р шат. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх 30 хоног сунгаж болно. Холбогдогчийг тогтоох зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлнэ. 3-р шат. Хэргийг мөрдөн шалгах 14-өөс 45 хоног байна. Мөрдөгч гэмт хэргийн уул мөрийг шинжлэх, нотлох баримтуудыг цуглуулах, гэрч хохирогчдоос мэдүүлэг авах болон бусад аргыг ашиглан сэжигтнийг илрүүлэх, нотлох ажиллагааг хийнэ. Гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдвол гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр прокурор шилжүүлнэ. 4-р шат. Прокурорын хяналт хөнгөн гэмт хэрэгт 14 хоногт, хүнд гэмт хэрэгт 30 хоногт багтааж яллах дүгнэлтэд үйлдэн шүүхэд шилжүүлнэ. 5-р шат. Хэргийг шийдвэрлэх. Шүүх хэргийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааны шатанд цуглуулсан нотлох баримтад тулгуурлан шүүх хуралдааныг явуулна. Та технологи ашиглан үлдэгдэж буй гендерт суурилсан хүчирхийллийн талаар холбогдох байгууллагад мэдээлснээр хүчирхийллийг эрт шатанд нь таслан зогсоож, бусдыг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадна. Дэмжигч Азийн сан.